Ой байж байгаа. За манай монголчууд дээлээ хэр өмсөж байна доо. Яаж өмсөхөө мэдэж байна уу? Мэдгүй юу? За тэгвэл биш дээ. Цаан чин бүр заа юу. Японочууд чинь кимоногоо өмсөж сурахын тулд сургалтанд сууд юм байна. Тэгээд хэдүүлээ шууд тэр сургалтыг нь орж сонирхцгаая. Би ч гэсэн кимоно өмсөж сурах гэж бодлоо. Тэгээд let's go. За одоо болохоор кимоно өмсөхийн өмнө энийг ч үүдүүлээ. Амьсаа өмсөөд. Тэгэнгүүтээ одоо цээжээ бүр ингээд чанга дарахын тулд ийм өмсдөг юм байна. Тэг ийм өмсөөд тэгээ доогоороо ийм одоо юу шиний үе юу гэдэг юм бэлээ. Дотор утсан. Шинэ одоо цамцан байд кимононы дотор өмсөх. Тэгээд бас юб нь байгаа тийм. Тэг ийм юбг өмсөж байна. Тэгээд дахиад нэг юм өмснө. Хичнээн давхар өмснө. Юу юу хоёр юбг юм уу? За хоёр гадуур өмсөх цамцтай заяа. Тэгээд нэг юм юбг байна. Тэгээд өмсч үзчихээд харуулъя да. Ямар ч амар их юм өмсдөг юм байна. Гэдгийг ойлгож авлаа. Наач тэгж өмсдөг юм болов. Чи дээл бүсэлж байгаа юм шиг байна. За наад хэрэг ч юм бол тэр үед орж янзлж өгөх хаа. Тэгсэн юм л. Тэгсэн тэр юу хийж байгаа юм бэ? Орж байгаа юм.こっちがタレだ。タレにタレの線がここにあるよね。はい、ここですね。はい。幅なししといた方が楽です。極端に多くこのくらいでいいです。このくらい。かき肌さんくらい。で、そのまんま屏風畳にもう向こう側がたくさん出てる。で、左足をこれ、オッケー。これでЗа надад бол шууд нэг өдөр заана гэж бол бодлоо юм лээ. Би зүгээр суугаад хэрхэн заадыг талаар харж суусан. Харин энэ хичээлээ дуусгаад суралцагч нар нь над дээр сурсан мэдснийг гаргаж намайг буцтлах юм гэсэн. 足ばかりじゃなくって帯を回して帯を回してできました。これは後で枕入れたら綺麗になります。基本です。Энэ л ганц одоо бүсэлж байгаа юм шиг л юм л та. Тэгээд бүсэлж байгаа нь ч гэсэн амар хэцүү. Айгуу их одоо нарийн зүйлтэй гэх юм уу? Тэрийг суралцгаж бас боо юм болт юм байна. Энэ бол ганц бүс зүү зурх гэж сая бол 30-40 минут боллоо. Одоо ч дуусаагүй байна. Ер нь л кимоно бол амар тийм хэцүү. Тэгээ айгуу тийм ёсчуудтай, дүрм журамтай, маш нарийн тийм юм байт юм байна. Тэгээ нөгөө нэг кимоно өмссөн эмэгтэйчүүд цаанаасаа бүр нэг юм эмэгтэйлэг ингэж алхаад штэ аргачих юм байна. Тэгж хоос зүгээр арга байхгүй юм. Бүр ингэ цаанаасаа хүнийг амар тийм одоо юу байдаг? Одоо юу гэвэл за сакарай гэсэн. Арайгч нэг юм өмссөн кимонотойгоо мухалхаад байсан зүрхтэй. Гэхдээ яг би нэг юм хэлэх гэжсэн байхгүй юу? Одоо ингээд ус хэмжээний брэнд юм нарийн зүйлс ингэж амар зааж өгч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд бүр нэг хүнийг цаанаас нь хүн одоо энэ кимоногоо үндэсний хувьдаа бүр ингээд дээдлэхгүй хөндлөхгүй байхын тийм аргагүй болт юм шиг санагдлаа. Би хүртэл ингээд гэл шууд ингээд цэгцтэй байх болохгүй юм шиг те нэг тийм OK です。この線で長いはどうすればいいんでしょう。これ。За ингээд намайг хамтдаа хувцалцгаа. Дандаа зүгээр ч доторх юм нь бол тайлцлаа. Нэнэр ямар хөөрхийн л.
これ用にあるんやったらもう先へといてもらったらこれしかないないです。なかったらもうほなもう生き物の方やね。 цээжийн бүр хавтгаалах гэж. цээжийн бүр хавтгаалах хэрэгтэй. あ、ほなそれもやっとこうか。ほなやっとこうか。これと着物か。そうそうそう。これちょっとすぐ言うんだけど。その辺でしないと多分無理。 Амьдралдаа анх удаа 2-3 эмэгтэйгээр заас өмсөлж үзэж байна. Энэ талаас бол жоохон суумаа шиг харагдав. Японы эзэн хаан гүн шиг л шүү дээ. Баахан имэнээр авцлалаад. 補正もするべきやったよね。はい、持ってきます。ぐるっとね、巻くやつがあるんですよ。 Өө имэнээр дунчаар чи. それでもいいし。 Наач гоё өнгөтэй юм. Гоё өнгөтэй юм аа. За ямар байна? ぐるっと回せるやつ。 Хүнээр хувцлуулах ямар 全部 байна? の中でやつ。 Гоё юм байна. Амар олуулаа от юм шиг санагдчихээн. Тайзан дээр гарах гад хувцас өмсүүлж байгаа хүн юм шиг санагдчихээн. Одоо ингээд Японд болно. Ингээд гейш. こうや。 За одоо нэг бүсний доошлол. Гоморт юм аа. Манай имэнэр амар намхаар гэж байна уу? これぐらいあ、色？これと似合ったらもうどっちでも大丈夫です。はいはいじゃあこれにする。ありがとうございます。あ、大丈夫です。ここわかんないのここがね Эртээ ч амар гоё. Цаасаа догтлог баярлалаа тань. Гэтэ амар бүр бүслүүлээ наа чинь гиз чинь бүр амар байна уу? Амьсгалж байна уу? Амьсгалахад ч жоон хэцүү л юм. こっちにこうひっくり返せばもうできてる。難しい、人のやつはね Тийм ер нь л хэцүү. 自分の方向と違うから だそうだから結ばなくてもいいと思う 結んだ方が安心って言っても絶対あるから。 それ残念ですね ね、ちょっとね。 Энэ хэвс нар намайг өөр амьсгалж чадчихааг мэдж байгаа болов. もうちょっと上でもよかった。 まあね。 もうちょっと上やったら Суужснаа тэ урагшаа. Тэг ухаалтад унлаг тайлах гэж бас тэгэх юм бол тэгсээр л бараг хүчтэй. 見てたらあれやけど。 Утгалаад байна уу та? ちょっとそれ Утгаа яриад л ирлээ. Зүгээр байгаа. なるほど。 Тэсэлтэй минь ингэж хөлслөөд байгаа юм шиг. Яг мөр хөлсөөд. За одоо багшаар нь үнэлгээ авна. はい。 あー綺麗いいですね帯締めをちょっと帯締めがなんかそうですか。何がいいでしょう。違う結び水目がちょっと。何ですか。これがこっちがこうなるんやっていいやってください。すいません。ごめんなさい どこの。 Засуураарсан. そうそう。偉いってこうしたら一旦ここでこうねこうするのもう一回こう2回それをせなかったな難しいですねこうして自分の時やったらねこうしてでそうすると上に出てくるなさっきなんかさっきひっくり返したんですよ。さっき。大体逆かなと思って先生の見てたら本当なる。でもさっきこれになってたこれでこことこことこことこことこうなるはい
あ、綺麗ですね。これは補正があれだから仕方ないから、ここがこうなるわけですね。綺麗ですね。素晴らしい。ありがとうございますはい。そしたらцаадал нь бүгд харж орсон. Ичсэн үү? Ичсэн. Ястаа гоё юм аа. Тэгэд энийг бол амар чангалт юм байна. Ер нь амьсгалахад аяг хэцүү байна. Тэгээ цаанаасаа ер нь бол ингэ бүтэн ингэ гэж амьсгаа авч болчихдохгүй. Яг энүүхэн эндэл амьсгалж ийн гэхгүй. Манай энэ Кёшицуг ихч нар маань бүгдээрээ нийлж агаад энэ ер нь аль кимононы өнгийг сонгож өгсөн, миний бүсийг сонгож өгсөн одоо энэ доторх энэ минь гээд бүгд бүр ингээд амар нарийн детальтай, бүр амар чухал зүйл байдгийг ойлгож авлаа. Амьдралдаа анх удаа би өмнө нь сурж байхдаа ч гэсэн ер нь кимоно өмсч үзэж байгаагүй. Тэгээд бас кимоно өмсч үзсэндээ маш их баяртай. Надад бас амар гоё дурсамж болж үлдчихээн. Гоё юм байна. За бичлэг таалагдав ямар санагдав да. Тэгээд ер нь бол одоо надад миний бодлоор ингэж бодогдлоо. Одоо манай монголчууч бай тий одоо японочууч бай ер нь бол одоо яг энэ үндэсний хувцас өмсгөө болоод бас удаж байгаа. Бүгд одоо яг энгийн хувцанд орсон. Тэгэнгүүт надад монголч ихсэн яг нэг юм одоо сургалт заадаг тий ёс заншлаа заадаг хэрхэн өмсдөг дээлний утга учир ч юм уу тий ингээд өв соёлоо үлдээх юм сургалт байх нь айгүй зөв юм шиг санагдлаа. Тэгээд мөн түүнтэй ижилхэн манай японочууд маань бас кимоногоо маш ингэж гоё яг ингэж ёс заншлын дагуу өмсөж сурахын тулд бас ийм хичээлд сууд юм байна. За тэгээ өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол лайк, share, subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Ялаа.